Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст. Мөнгөн таласт танаас эхлэх түүх. TRM брэнд нь адууны эрдэс, шинж тэжээлийн нэмэлт болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Европын хамгийн том үйлдвэрлэгч түгээгч юм. TRM брэндийн үйлдвэр нь анх 1989 онд Ирланд улсын морины төв нийслэл хэмээн алдаршсан Килдари хотын Нью Бриджид байгуулагдсан байна. Үйлдвэрлэлийн хэсэг нь 6000 м2 зай талбайд үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд орчин үеийн үйлдвэрлэлийн барилга, хамгийн сүүлийн дэвшилт технологиг ашиглан бүтээгдэхүүнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Анхны бүтээгдэхүүн болох Electrolyte Golden 1989 оны 6 дугаар сард үйлдвэрлэлийн шугамаас гарч байсан бол одоо ч дэлхийд алдартай шилдэг 53 эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэгээр тодорсоор байна. TRM брендийн өнөө хүртэлх амжилтын гол нууц нь технологийн наривчлал, тууштай үйлдвэрлэл, мэргэжлийн түвшинд ажиллахад гол анхаарлаа хандуулдагт оршино. Адууны шилдэг бүтээгдэхүүнийг TRM-ээс бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. 86 1950. Өнөөдөр даваа гараг 11 цаг болсон байна. Тодмагнай подкастын ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэх ёстой. Манай энэ удаагийн зочин Цохоо аймгийн Улаастай сумын Угуул, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат шин залуу шилдэг үеачдын Гамбатын даваа далаа байх болно. 2022 оны улс усны уралдаануудаас нийтдээ 3 төрөв 7 ариг буюу төрийн зарлагт надмаас 10 ариг төрөв хүртсэн. Энэ цагийн шилдэг сав үеачдын нэг. Тиймээс зочин аймагт гацааг өргөдөх зочдын нэг гэж бодож байна. За тэгээд бидний урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэмцсэн баярлалаа. За тэр ер нь бол даваа далаа гэдэг хүний талаар би бас одоо яг нэвтрүүлэх дурлалцынхаа бас баг зэргийн судалгаа хийлээ л дээ. Тэгэхээр яалтчгүй бас энэ цаг үеийн сайн бусдад үлгэр дуурайлах хуйчдын нэг юм а гэж хүлээн зөвшөөрсөн. Та нэр нохоо жилтэй юм байлээ шүү дээ тий. Баг нохоо морь 3 ивэл гэдэг. Тэгээ өнөө жил одоо таны хөвдчтэл морьтой уяач хүний хөвдчтэл ивэл жил байсан морины ивэл бар жил оцтой сайхан надлаа. Түрүү тодруулсанчлан төрийн зарлагт надмаас 5 3 4 10 ариг хүрсэн. Тэгэхээр магадгүй тийм 7 ариг нийтдээ 10 ариг төрөв тийм ээ. Тэгэхээр магадгүй таны амьдралын бас одоо гайхамшигтай сайхан жилүүдийн нэг байсан болов уу гэж бодож байна. Тэглгүй яах вэ? Энэ жил ч одоо төрийн том ойд авцсан сайхан жил боллоо. Одоо яаны хөвдч тэр энэ жил их одоо 100 жил болно гэдэг хичээсэн. Тэгээд бас сайхан наадсан та баяртай баг. За хүлээлт өндөртөөсөн төрийн наадмаас эхлэе. Төрийн наадамд одоо хүмүүсийн маш хамгийн хүлээдэг, хамгийн их үзэгчтэй соёлын уралдаанд таны үйсэн соёлын төрүүлсэн тийм ээ. Тэгэхээр 12-ны уралдааны дурсамжаас л эхлэе та. За 12-нд одоо тэгэл бас нэг 100 жилдээ хүн болгоно нэг морь харигдуулах хэсэг л уяач болгоо ярьж байгаа штэ тий. Тэрэн шиг л тэгэл удаан хүлээсэн байсан нэг зайрагтай ажилтгаа үлдгийнсэн гээ утсаа саар дүрэгээ мартуулаад сайхан төрүүлсэ. Баяртай л байсан. Ер нь одоо бас нэг эхний 5 дул байгаа гэсэн баримжаа бол байсан баг тий. Тий яг хөө ер нь харигч болов гэж бодоод байсан л та. Хөл жоохонд асуудалтай муу болохоор тэрнээс найгаал нэг хайхтар явуулж чадахгүй тэгэл нэг эхний 5 дотор яваад хахад тэгэл хөдөлгөж чадахгүй бариулаад яваад байгаа шүү дээ тий. Тэгсээр гал харин явах гайгүй сайхан уралдаанд ирсэн. Өнгөрсөн жил мөн Сэлэнг аймагт болсон бүсийн уралдаанд төрүүлсэн. Тий Сэлэнгд Эрлиз дунд наснд төрүүлсэн. Саарл үрээ ч одоо удам хурцлын тухайд ямар юм таадаг вэ? Саарл үрээ Дорнод аймгийн цагаан уус умын жаргал сайхан гэдэг хүний унгаад шоу алзан эцэг нэгтэй өрөө шүү дээ. Их нь ямар гоо болох вэ? Ихэн цагаан овоогийн нэг саарлгүй байдаг лүү. Нэг тийм ярьсан шүү. Яг хин яг сайнаар юм мэдэхгүй л. Хотгон Сэлэнг албарттай улсын байр наадмын дараа бас барийн сэтгэл хуваалцаж хөрөлдсөн. Тэгээ таныг бол
одоо бэлгэн төгсөөн гэдгийг хэлсэн. Өнгөрсөн жилийн Сэлэндийн бүсийн уралдааны өмнө яг уралдах өглөөнд. Тэгэд ер нь халуун одоо саарл үрээ танд ер нь ямар байдлаар ирсэн юм бэ? Танд бэлгэн дэрсэн юм уу? Эсвэл та авсан юм уу? Тэгээ саарл үрийг яг би авсан юм л да. Тэгээд Утган Сэлэнгийнхтэй бэлгэлсэн. Тэгэл наадмын урдд өглөөнд мордхын өглөөнд л өгсөн шүү дээ. Жаргал сайхан гэдэг хүнтэй та өөрөө 8 байсан юм тий? Энэ юу манай Гончгийн Батулга гэдэг манай Шовалзангийн анхны эзэн шүү дээ. Манай Батлага ах дээр чи юу базууд тахгүй. Тэгээд Шовалзан Бацаахахт өгөөд тэгээд дараа намар нь явж Жаргал сайхан ахаас очиж өөрөө саарл руу олж ирсэн. Тэгээ над дээр уягддаг байж байгаа л. Тэгээд над дээр уягдж байгаад би ахаасаа хаваад Утган Сэлэнг ахт өгөхгүй юу? Шоу алдсан зарагдсан. Тэгэхээр ер нь бол бас нэг тийм баг үнэтэй бол аав бах гэд гинт бодчихлоо. Үнэ хашийн хэлэх боломжтой. Үгүй яг хөө тэгэл ах дээр хоорондоо ярьж урж байгаа тэгэл болсон. А тэр Жаргал сайхан гэдэг хүнээс авах тухайд нь Мэдгүй тэр нь нэг айхтар үнэтэй аваг ах уу? дааганд навсан юм байна. Тий дааг шүтлэн болгох жилийн л авсан дааг. Өдийд л авчихсан. Шүтлэн дээр нь уягдсан юм уу? Шүтлэн уягдсан. Шүтлэн чи эмнэг үн чин дааганда нэг нааданд суманд тавт орсон гэлөө 10 дотор орсон жилүү ирсэн. Тэгээд шүтлэн үрээ эмнэг үрээ хавар уяал яг гараал бас жоохон суугаад идэг байсан. Тэгээд зунных гайгүй болцсон байсан юм аа. Манай гал дээр чинь бас тэр өмнө жил нь бас дааг төрүүлсэн үрээнүүд зөндөө байсан шүү дээ. Тэднүүсийн ард дээр 4-5-аар л сунгаанаар байгааз. Тэгэл усын наадам чи тэр жил их олон үрээ хасагдсан шүү дээ. Тэнд орж хасагдаад тэгээд уралдаж чадаагүй. Тэгэл дараа жил нь адилхан байхгүй залуур. Энэ нөгөө та сайж хасэлж чинь Утган Сэлэнг гоёрлсон дээр ч мөн дурддагчсэн. Жогвол туран мудаан мөн. Энэ төрөг угаасаа өөрийнх нь өгөгдөл тийм юм уу? Эсвэл бас янз бүрийн шалтгаан байна уу? Энэ яг тийм уул туурандаа ч бас юу ах вэ зүгээр. Нэг зургийг авахгүйж үтсэн чи юу л гэсэн юм шансан жоохон сэмэрцэн л гэдэг юм лээ. Тэрнээс уул туурн нас гайгүй. Тэр жоохон шансан сэмэрц. Хязаал нь жил нь хавар нэг жоохон тарган жоохон тахиулаад исэн юм аа. Жоохон өндөр цэстэй өрөмөрөнтэй хамаагүй явуулаад исэн. Тэгээ жоохон өндөр аваад тэгээд зураг мөргийг авахгүйсэн чи тийм гээл. Тэгэл тэрнээс хойш жоохон хөлийн гамнах маягтай хайрлах маягтай л үйдэг болсон та. Тэг хүүхдүүл дандаа ажиллая гэдэг гэсэн. Тэг тэр одоо нөгөө мууцан сурна гэж ярьдэн шүү дээ, тий. Хүүхдүү яваадсан одоо чинь тэр барилдаа сурчаад тий хүүхдүүл ажил хийдэг юм л да. Тэгээд морноосоо л болдгоо шүү дээ. Тэр хүүхдүү ажил хийх гэдэг чинь тий. Одоо саарлын тухайд бол жишээ нь одоо хүүхдтэйч хүүхдгүүч зөвхөн нөгөө 100% өөрийгөө ингэ дайчилж явж чадах хэмжээний тий. Одоо хангаар такул дээр 7-8 такуулсан ч урд нь л цогно тий. Ганцаарангийн явуулсан ч ганцаараа хамаагүй тэр тасгалынхаа 3 км зай 4 км зай ямар яг хүүхдээ явж байгаа юм шиг өөрийгөө тэгж сэтгэл зүрх нь одоо яг тийм лат байхгүй такутдаг тий. Тэрнээс өөр нэг жоох муу юм бол одоо юу гэдیں тий. Хүүхд байхгүй өдөрж байгаа юм байхгүй ш дээр нь тий. Тэгэхээр замаас гараад ч юм уу тэгэл адууруугаа ч юм уу такгүй ш тэгдэггүй байхгүй. Тэр нь бас өөрийнх нь бас давуу тал болохоор сул уйж болоод идэг. Бас яг тэгээд муузан тэр нөгөө хүүхдүү явдаг муузандаа даатчаад хүүхдээ унаагаад ч юм уралданаад нөө бас тиймэрхүү эрсдлүүд гарах магадaltaй шүү дээ. Тийм тэгэхгүй гайгүй. Сарлж өөр. Усын наадмын өмнөх яг уртлынх нь урд өдрөл нэг жоохон чангалгаал нэг хүүхд мордуулаад тэгэл одоо 100 хүүхд байж байгаа л тэгжил явсан шүү дээ. Сунгаанаар ч хүүхд тавьдгүй. Хүүхд уралдаа бүр сурцсан юм тий. Энэ шүрмс шансны юу нь бол одоо эдгэрэлт хэр байдаг юм бэ? Яг нь малын эмчнэр бол яг юу яагаад жил мэл өнжөөл гэлсэн л дээ. Тэгээд хүүхдтэй ачаалттай ажил хийхээр мэдээж тэр дискүү гэдэг утгаар эмчтэйг шилж байгаа. Тэгэхээр хүүхдийг аваад хөнхөө өөрөөр нь ингээд амардуухан. Тэгээд ер нь бас тижээж мэжээдгүй маа. Тэгэл их туранхайхан шиг л өрхий тэгж л байдаг шүү дээ. Жохон тарган бол бас сүл дээрээ мартчих واخ гэл. Тэгэхээр жилд ер нь нэг л оролдож байна тий. Тий нэг л оролдож байгаа. Өнгөрсөн жил зөмсгүй сэлэнгийн бүс төрүүлээд дахиж оролдог байсан. Тий. Өнөө жил улсаас хойш оролдог байх тий. Тий оролдог. Маа найз ямар сайн. Дажи саарл үргээ цэнхэр хашаанаас гарч явж байхдаа л тавьснаас тэгсэн шууд л тавьсан гэ. Тэгээл нэг оролтол хөлтөө нь бас байлгаад байвал бас өөр
хүн баярлуулах хатуу юм чинь тийм ээ. Тэгэж л. Ер нь тэгээ сайн адууг сайхан гамнаад олон жил уйлаад дөө үйсэн уяач тэр үзэж байгаа үзэгч тэр сэтгэлийн зингэл илүү хэдлэх юм да тийм. Бид чи яагаад ер нь дээд насны азар ахмарыг ихлүүх үздэм бэ? Яагаад азар ахмарны уралдаанд тийм шимтэй байдаг юм бэ гэхээр дандаа таньдаг адуунууд мордож байгаа юм чинь бас ч гэж тийм. Ядаж нэг нэрийн дулцсан зүсийг мэддэг адуунууд ботхоор чинь арай илүү шимтэй сайхан болоод ах шиг бас санагдаж шүү дээ. Яг жирийн үзэгчийн тухайд бол Аха. Тэгэл байх уу. Та сайн адуу гэдгийг мэдчихээн. Тэгээ мэдээж ер нь бол мэдээж танаа уян дээр байж байгаа. Дээрээс нь сайн адуу гэдэг нь ойлгомжтой. За шоу алцсан өөрөө тодорцсон шоу алцсан тайцэг нэг тэгэхээр та бэлгэлээгүй байсан ч зүгээр одоо хүний хуваарь их дурлаагүй л дээ сонирхоод хэлэхэд бэлгэлээгүй байсан ч энэ эзэн олдохоор л байсан юм шиг санагддаг. Тийм. Яагаад ер нь заавал утгын сэлэн алдртыг онцолж за энэ хүндлэгч нөгөө сайн хүлэг эзнээ хайж ордог гэж ярьдэн шүү дээ. Тухайн эзэн дээр л очиж шортлох хэвээр мэт байдаг гэж үжтэй ярьдаг. Тэгэж бодсон юм уу? Эсвэл бас өөр холын тооцоо байсан юм уу? Үгүй яг атган сэлэнгийн ах дээр чинь 19 20 оноос эхэлж надад мөр мал нэрээд ингээ явсан. Тэгэл ингээл яхаар хөөрхөө бас яг том нааданд бас айрыг авчигээл ингээл яваад идэх ах байхгүй юу? Мөрөнд их бүх хөрөнгө юм азараал ингээл яас нэг сайн хадуутай болгоод өгчээсөө ингээл дотроо бодоод идэв байсан. Тэгээ саарлыг би тухайд бас зүгээр тэр эзнээс нь худалдаач юм аваад өгж болох байсан. Та энийг аваа гэд. Тэгээд нөгөө хөлний асуудал гэж яриад байна шүү дээ. Тэр байсан болохоор одоо хүний одоо мөнгө төгрөг юмыг эрсдэлд оруулаад одоо аваад өгөөд одоо сэлэнгэд нөдлөн мордоод замдаа хөлгөө болчвол ямар ширэггүй байхгүй тий. Тэгэхээр одоо яг тэр саарлыг би цаашдаа сайн болохыг мэдчихээн тэгэнгүүтлээ бас юу яах гэхгүй. Нэг хүнийг бас нэг баярлуулж сайн адуу өгчүүл бас гоё юм болов уу гэж бодоод тэгээ хөлн дийлээд ирэх юм бол бас дараа жилдээ ч хэрэгтэй гэж бодоод тэгжил бодчихл өгсөн л та. Уралдах хөглөө их нартайгаа хоёлаа хатагтаа хөгтөд өгсөн гэж ярьжсэн. Тийм тэгэл. Сэлэнгэд бол ер нь сайн давхина гэдэг бол та альч насанд нь мордулсан таны өөрийн дураал гэж тэгсэн билээ ш тэ. Тэгэхээр бас уяачийн хувьд л ихтгэлтэй л байсан юм байна гэж ойлгосон ш. Тийм. Яг тэгээд юу яасан юм аа тэр чинь. Өмнөх уралдахаас нэг хоногийн өмнө л нэг уяачийн холбооны хэмжүүр метр байдсан ш. Тэн дээр очиод метрлж үзээд 37 байсан байхгүй хэмжиж үзээд. Тэгээ за насанд л мордуулыг гэ бодоо ижил бүртгэл харсан чинь их олон үрээ бүртгүүлсэн байдیں۔ Хязаалан дээр 200-аач хүрээ өрлөөд тэгээд бас олон юм дотор ингээд хаанж иргэвлээ те сэлэнгч өөрөө жоохон дээ юм лээ шүү дээ. Замаас гараад модны хажуугаар нийл ботсон дундуур болд. Тэгээд релиз дунд нь бас цөөхөн байгаад тасан байхгүй. Тэгэл би дотроо бол за релиз дундаа мордчихвол хамаагүй амрал байх юм байна да өөрт нь гэж бодоод тэгээд атган сэлэнг ахыг тайлнасанд нь мордуулахыг өөрөө мэдэхгүй гэл тэгэл ийм ялгаатай юм биш үү гэсэн тэгээ за тэгвэл дунд нь мордуулчихё гэл тэгээч дунд нь одоо яасан юм дээр бас адилхан насны бас яг л сайн юмнууд л уралж байгаа шүү дээ тэгээ тэндэл тэгэл төгөлсөн. Одоо ер нь бол яг хурдан адуу одоо төрмөл хурдан адуу бол яг давуу талаацтай тавих хөрмөлцөлтэй өөрийн төлөвлөгөө өгдөл байна. Гэтэ хөлний асуудал гэдэг чинь хурдан адуу нь ер нь баг бүх зүйл шүү дээ. Тий. Хөлөөрөө л уралдаж байгаа юм ч тий. Тэгэхээр хөл эмзэглэлтэй байхад ингэж сайн ууж чадчих байгаа нь бас уяач эрдэм байна л да. Тэгэхээр та жишээлбэл ямар хөө байдлаар одоо жишээлбэл магадгүй энэ подкастыг үзэж байгаа хэвчлэн залуу уяачд байдаг. Тэр ч утгаараа би залуучуудыг үлгэр дүүрээд болохгүй зүйлүүдэд орол. Бас нэг юм хөл гарандаа жоохон асуудалтай. Тэгтээ хурдан сайхан адуу байгаад байгаа юм бол ер нь ямар хөө ачаалттай үйл болоод байх вэ? Тэр талаар зөвлөж. За яг тиймэрхүү адуу байх юм бол тэгэл одоо морноос шалтгаална л да. Тэгээд морин өөрөө үнэхээр тийм явах хүслээр хэмэлцэл сайтай бол одоо саарл шиг ч юм уу тэгэл очиж болох бах тий. Тэгэл ер нь бол саарл шиг гэдэг нь яаж байсан та? Саарлж яг нөдлөн бас тэгэл хязаалн бас доглол хоёр сунгаанаар ч юм уу хүүхдтэй тавиад доглоод сүүлийн хоёр сунгааны хүүхдгүйсэн байхгүй. Тэгээд ажил хийгээд болмоор юм шиг болохоор их баяртай ярилцж байгаа л ер нь сул уйчвал өөрт нь амар. Манайхаа өмнө нь бас ганц нэг бас сул юм уяад улсын наадмад дайрагчижсэн л тийм тохиолдол байгаа л да хоёр тохиолдол байдаг хгүй бас хөл муутай сайн юмнууд тэгээд яг тэрний хаараас л өмнө мэддэг байсан учраас бас ингээд сул уяад хөлн дээлт юм байлээ гэж мэддэг болохоор тэгж уйж байгаа хгүй тэгэхээр яг хоо сайн адууг үнэхээр бас яа гэвэл бас нэгэн дүүхэн байлгаал жоохон тийм ачааллын яг тааруулж лөхгүй бол тийм ээ тэгжэл явахгүй болохгүй байна.
Өнгөрсөн жилийн чинь тухайд бас Отгон Сэлэнг алдралтын нэртэй бас нэг өрөө зүүмстэй аригдсан билүү төрүүлсэн. Тийм дааг. Тэр бас нөгөө шоу халзангийн ихээс нь гарсан дүү нөхгүй. Тэг гидсэн дээрсэн. Шоу халзангийн ихийг Отгон Сэлэнгийг хаваад тэгт нөгөө нэг ихт нь одоо гидсэнд нь ирсэн нөхгүй. Тэр нь дааг болоод зүүмстэй аригдсан. Энэ жил хөвсгөлд бас 5 төрсөн. 2 жил бүс дараа нь 5-аар болох. Энэ жил улсад морцсон юм уу? Улсад хасагдсан шүү дээ. Сэрвэр өндөр давлах юм уу? Тий. Гээ уулын жижигхэн л дээ амар жоохон. Тэгээд 132.1 мм гэх 1 мм хасагдсан шүү дээ. Миллиметр хэмжүүрч яг зүгээр яг нөгөө юу болохоор бас малчин зогсох, хэвийн зогсох нөгөө жоохон айгаал бэргээл жоохон ингээл агдаага зогсчоороо бас тиймэрхүү юмнууд гараад хүмүүс хасагдаад байгаа шүү дээ. Хүнс юм тий. Тэгээ хасагдчихсан. Өнгөрсөн жилийн тухайд бүсийн уралдаанаас нэг төрөнийг айраг авсан. Өнөө жилийн тухайд болохоор 3 7 айраг болчихж байгаа шүү дээ. За улсын байр наадам дээр гэхдээ сарл өрөөний чи хувьд бас айхтар уралдаа хэлсэн шүү дээ. Тэгэлээ. Замбраагүй амир явдаг адууд уралдаад ирсэн шүү дээ. Харин тий. Тэгэл яг өөрөө тэгээд бас явдаг юм да. Тэгэл тийм болохоор л. Энэ уралдаад ирснийхэн дараа бол нөгөө нэг юм нэг цагаан юм өдрөхөл бас хөл гарын амраах төр түргэн одоо яах ачааллын яах багасгах хуваалцах юмуд л авдаг бахта тий. Ер нь ямархуу амжилт хийдэг юм бэ? Тий. Үгүй яг уралж ирчээд ер нь их гайгүй байсан шүү дээ. Сансныг бодвол ер нь ядарч матраагүй зүгээр ирсэн. Тэгэл нус мусаар зөхөөд доглын дараа амираа хийгээл тэгэл нэг амир сүртэй юм болоогүй. Доглоог сансныг бодвол би нэг амир тэр сэдвийг ингэж өндөрсгөж яриад байх шиг байна. Уг нь бол одоо ингээд хоёр ч уралдчих чаам чинь асуудал бол тийм хүн биш л гэсэн үг л дээ. Тэгэхээр үзэгчд маань бас би яг зөвхөн нэг сэдвийг тойроод ингээд бас яриад байгаа учраас ахтар хүнд гэж ойлгож болохгүй нэ шүү дээ. За тэгээд даваа далаатай ярих дараагийн бас хордуулдаг бас аюу амны ишгтэй залуу юм а чи их амны ишгтэй юм. Яг тэгэхээр одоо яг энэ цаг үед гайхуулж байгаа, шуугуулж байгаа, олонний анхаарлыг татж байгаа үнэхээр хурдан хурц юм а гэж хүмүүсийг огшоож байгаа тэр хурдан хөлгүүдийг бүгдийг нь л одоо бүгдэнд нь гар бие оролцсон байна. Жишээлбэл одоо шоу халзан гэж тий. Шүлэн улсын наадамд өнгөлж явж байгаа дайрагддаг. Энэ үрийг бас тав ижлээсэн юм байна шүлэн үрээ анхад тий. Тэр одоо шоу халзан байна, богд тэр байна гэд олон адуунуудын тухай тантай өнөөдөр ярилцж болох нэ. Тэгээд шоу халзангийн тухайс ярь. Шоу халзан тийм болгонд манай ахын тэр батлагын аав нь уяад бас болгоны бүст нэг сүнг дааг нэг 6-аас шүү дээ. Тэгээд тэр өвлөө над дээр ирсэн юм аа. Шүдлэн болох жилээ. Тэгээд их гайгүй л байгаад байсан. Тэгээд улсын наадам дээр нь төрүүлж орж ирээд жоохон тийм бол. Тэг хүүхд мундаг хүүхд байсан тий. Тэ сайн мундаг ус. Тэгээд шоу халзан чи өөрөө их тийм номхон ус зөрөгтэй тийм зөрмөг юм чинь. Бас нэг өөр нэг хариугүй юм байсан бол хүүхдээ унгачаа дахиад яваад гэхээр тэр анзааруул бас тэндээ гифтээд байгаа сте нэг юуж болоог юм шиг нэг адуу чи нэг адуунда бэлчээртэй нэг малын бэлчээртэй ярил нэг гифтэл 50 байж идэв. Тэрэн шиг тэр ойччод одоо тэр олон хүний чимээ юмд бас учиргүй хурдан болж ирэхгүй хүүхд нь ингээл татаал гэж одоо тий нэг хоньны ном хуурай штэ тийм ээ. Тэр нь бас нөлөөлж байгаа хаа тэр адууных нь өөр их юм тий. Тэгээ өөр юм байсан бол тийм азэгж байхгүй шүү дээ. Тэр бол амар азл гэж би харсан. Тэрээс нуралдаан хүүхдээ ахваа самбаа үнэхээр бас шуугилсан тий. Ялцчгүй Монгол хүүхд одоо морин дэрмгийн Монгол хүүхд багасаа л энэ адуу гэдэг юмтай ингэж их ойрсож ижилсдэг юм аа. Мэрэмгийн зөрөгтэй байд юм аа гэж дэлхийн нийт харуулж чадсан байх гэж бодчих. Тийм мундаг гэсэн. Тэр хүүгийн талаар нэг хөөрх юм яриад идэв штэ. Тэр нөгөө яг фэйсбүүкээр нэг багдааны хөөрхмшлиг яваал гэж нэг дэлгүүрт орж ичээл нэг тэр хүүхд мөн мөн үү? Яаж хизэнээс морьмс танаа галдар морьмс тий? 19 онд тэр жил л анх ирж исэн юм аа. Тэгэл манай гал дээр морьмд хүүхдээс налаахын л хүүхдэлтэй. Тухайн жил улсын шилдэг уралдаан аймгийн билүү ямар ч гэсэн шилдэг уралдаанч болцсон л ах шиг байсан. Тийм нэг болсон. Нэг шилдэг гэсэн хүүхдийн нэгт орсон. Одоо ер нь хэд хүрж байна вэ? Хаагуур явж байна тэр залуу. Одоо ер нь манайхан дээр ерөөхдөө бас байгаа л байгаа. Алдан гэнэ тий. Энэ жил хөвсгөлд намайг дагаал явал мормол тавьж өгсөн тий. Одоо 50-аач болчихсон л явж.
унаач хүүхд толго нээлдэг гэл нэг замнал одоо миний ч гэсэн л замнал шүү дээ. Мөр унаа тэгэл мөрнөөс сагдаал мөрөө тавьж өгнө. Тэгэл үнэхээр өөрөө тийм сонирхол дурагтай болвол цаашаа уяач болдог ч юм уу те. Тэгэл явж байгаа. Тэр их адтай ер нь бас сэргэлэн хөвгттэй. Тий, сайн мундаг үнэ. Тэрнээс хойш ер нь ахиж яасан томдох маяганд орцсон байсан уу? Тий, ерөнхийдөө томдох маяганд орцсон байсан. Тэгэл тэрнээс хойш нэг яахаагүй. Дараа нь чи шоу алзан чи Баянгурын бүс очиж төрүүлдэг шүү дээ, тий? Улсад уу? Улсад төрүүлчихэд үгүй айрагчаад Баянгурын ламын гэгэнд очиж төрүүлдэг. Тий. Хөвсгөл рүү аваад явсан юм аа. Шоу алзан шүтлэнд нь. Хөвсгөл бас цуг бүс болсон шүү дээ. Тэгээ хөвсгөлд аваад очсон чи хасагдчихтэй. Тэгээ Баянгор нэг 2 өдрийн дараа гэжсэн байхгүй. Тэгэхээр нь шууд хөвсгөл дээрээс машин болоод шууд Баянгор руу очиволцсон. Тэгээ өөрхий бас 2 өдөр бүтэн бараг шөнө бараг хоолж чадаагүй шахуу явсаар байгаа. Тэгэл очиод яг л амжиж ирсэн. Яг өглөө нуралд нэг жигтэл очиж исэн юм шиг л. Нэг 4 мөрөөгч чинь 2 цаг идэ морцсон юм уу? Иймэрхүү. Тэгээ түүнийхээ дараа л 8 хийгдсэн үү? Тийм. Ер нь одоо бацаахан боо авсан юм. Тийм. Тэгэл дараа намар нь тэр 8 сар гаргал авсан. Шүтлэнд л авсан. Хүн ханшин болноос Хүн ханшин одоо хэд 150 гэдэг баха. 150 сая. Тийм. Тиймэрхүүгээр зарагдсан гэсэн. Би тэгтээ миний бодож байсан сайраа бага л юм шүү. Одоо л мөр малны одоо том нааданд аригдах мөр малны үн бас талицсан болохоос тэр үед бол арай өөр байлаа шүү дээ, тий. Угаасаа тиймэрхүү л байдаг гэсэн юм шиг. Шоу халзан ер нь ямар одоо онцлогтой адуу байв? Шоу халзан ямар онцлогтой одоо хурдан мөрөнд ямар давуу сайн талууд байна? За одоо энэ нөгөө сааралтай харьцуулахад ер нь ямар хувь вэ? Сааралтай харьцуулахад саарлаас хамаагүй илүү л тийм чанартай штэ. Ер нь төрцөнч тэр хөлгар сайтай, зөрөх зүрх ихтэй. 3 дээр явуулаад ингээл бариати явуул тэн дээрээ явжлаа. Давруулаад өнгөлүүлээл явъя гэвэл өнгөлөөл явна. 10 дээр ингээл бариати явуул тэн дээр л явна. Тийм л онцлогтой штэ. Тийм л зүрхтэй л одоо штэ. Мөрчин нэг ингээд нэг ажлыг явж байхад нэг шоу алзан гэж чинь уйдаг байх чи нэг голд нэг мөрич нэг 2 хөдлөөл нэг дараагийн тесрэ гэж баг байхгүй болд ш. Тэгэхэд нэг шоу алзан дээр чинь бол 1 2 3 4 ч гэх юм уу те. Ингээл нэг хөдлөх тоолонд л нэг тесрэх юмтай байж идэг тийм онцлогтой. Нэг мейл барьж явж байгаа тэрийг нэмдэг те. Тэгээ тэн дээрээсээ дахиад нэмдэг ч гэх юм. Тийм. Тэгээ барай буцаагаал барай явах юм бол яг хэдэн мейлэн дээр барьмаар тэрийг ингээл хүүхд сайн бол яг тэр хүнийг одоо яг л одоо муухай үнээс л дээр л тийм ухаантай сайн. Сайн адуунууд үйжээж бас уяачийн дуур чадар уяхаа эрдэм одоо морь уяхаа эрдэм сайжирдаг гэдэг ярьдаг. Тавнтай санал нийлэхгүй одоо саяны яриад байгаа одоо хурдан сайхан морьдууд танд ер нь бас уяачийн эрдэм өгөгдлийг бол арай илүүтэй өгсөн байх боломжтой юу? Тий, тэгэлгүй яах вэ? Одоо мундаг одоо бидний ах нар том уяач нар ярьж байгаа зү тэ. Сайн адуул хүнийг сайн уяач болгодгоо гэ тэ. Тэр бол угаасаа л үнэнэлтэй. Сайн юм уйжижл хүн яг яах гэдэг мэдчихэд. Тэрнээс нэг хойно муу юм уйчаал нэг сунганд 30 40 мартахаар 20 дээр 30 дээр цогоод байгаа юм гэдэг яах вэ гэж хүн нэг сайн ойлгохгүй хаа. Миний бодлоор. Тэрнээс өнгөлөөд байгаа төрүүлээд байгаа юмыг одоо ажил сайжраад байгаа юмыг ингэдэм байх тэгдэм байх иймэрхүү хүчтэй ойлгол энэ мөр ингэдэм байх гэж ойлгож авдаг болохоор тэр хүмүүс тэгж хэлж байгаа. Тэр дүүн ер нь хэрвээ одоо хоёр ахтай хүрэх үү? Дүүн бол хоёр ахтай хүрэхгүй. Дүүн өөр эцэгтэй шүү дээ. Их нэгтэй. Ихтэй өөр эцэгтэй юм. Энэ гурав чинь шоу халзан одоо манай тэр хээгүү халзан шүтлэн хэр чинь их нэгтэй эцэг өөртэй. Саарл үрээч болохоор тэр шоу халзантайгаа эцэг нэгтэй их өөртэй байхгүй. Тэгээ гуруула тийм ахтай. Өөр эцэгтэй нэг тийм англи бүдэнэрхүү азар байсан юм уу да. Тийм л азарганы төлөв гэсэн. За өнөө цагийн бас гайхамшигтай хурдан хөлгүүдийн нэг богдхэр гэж мундаг азар байгаа. Тэгээ богдхэрийн түүхийг одоо сая энэ жил нөгөө нэмжин мандагаас харилцах гэж очихдаа сонслоо л да. Би бас өнөөдөөс холол байдаг хүн. Галан хэр гэдэг байсан шүү дээ. Дүүгээ адуу гэдэг өөрийг чинь зааж өгдөөсөн. Тэгээд богдхэрийн талаар сайхан төв хуучлаач. Тий богдхэр би
Би шүтлэн хязаалан болох жил нь их хоёрхаас авч ирсэн. Тэгээд хязаалан жилээ шүтлэн эмнэг тийм битүү үрээ зүүмст нэг 20 дээр орж ирсэн. 22 төлөө ороод тэгээд тэр өвөл нь би авчихсан байхгүй. Их хоёрх л энэ сайн болноо. Энэ шүтлэн байхад л тэгжсэн штэ. Одоо их хурдад энэ төрүүлнэ гээл тий. Нэг гарцааг хурдаад болно гэл яах их сайн мэддэг байсан. Тэгэл хүн амьтанд энийг одоо хүнд өгчин гэхээр би тоглоод та хүнд өгч байгаа би аавь шүү. Надаа өгөөрэй гэх. Нэг өдөр залгаа чи хэрүүрийг авах юм уу гэ. Тэгээ би аавь гэ. Тэгэл багт хэрий чи авч ирсэн байхгүй. Ээ бол морин болгож их хурдад төрүүлнэ гэжсэн юм билээ. Тийм. Их насны мөр болоод наа чи их хурдад төрүүлнэ. Тэгээ хязаалан жил нь хангаар дэд ам үзүүлсэн шүү дээ. Тэгчээд намбар нь очиод үрээ атуун дээр очиод үрээ засах гэж хэрийг засна гэхээр нь би ч одоо яхад юу гэж үрээгээ засах юм гээ тэгээд азар болгож ирсэн байхгүй. Нэмжирт чи соёл ирсэн үү? Тэ соёл ирсэн. Соёл өвлөх гайгүй байж байгаа л тэгэл нэмж байгаа. Тэгэхэд л нэмж байх анх манайгаал дурсан шүү дээ. Тэ. Одоо 8 ихтэй ядгийн чамтай зөвлөдөг юм уу? Эсвэл одоо тамчууд дээрээ шийдчихдэг юм уу? Яа тэгэл яг тэр чинь бол миний азар юм чинь би шийдсэн л тэ. Яг тэгэл ер нь бол бас хэри чинь нэмж байхад төхөөс гаднаас 2 ч хүн авъя барай гэдсэн юм аа. Тэгээд яг дээр ярьж байгаа л ер нь тэгээд бас хээр азрах одоо энэ сайн азрах болж байгаа шүү дээ. Одоо болцсон байна шүү дээ. Одоо тийм болох юм чинь бас гал дотроо байлгая. Галынхаа хөндөөгийн энийгээ дийлэх юмтай болно гэж байхгүй гэл тиймэрхүү юм яар тооцоолж байгаа бол тэгэл галдаа орж ичсэн. Дийлэх адуутай болно гэж хэцүүгээд хээр азарганд богд эрт одоо ингэж асуугаар магадгүй одоо цохимжууч асуулт гэж магадгүй. Хурдан адууны одоо сайн адууны үнэхээр одоо сайн юмаа гэдгийг шив тэмдгүүдийн хэлдэг ямар зан чанар бие өгөгдлүүд байдаг вэ? Тэгээ хээр азрах чи яг миний бодлоор эцгээс нь одоо гарсан 90 болгоно тавьж байгаа. Тэр Галибакс гэдэг азар нь 1000 төрүүлж исэн унсад арьж исэн гэл ингээл хөврөл л дөө. Тэгээд их талынх нь удам миний бодлоор их сайн шүү дээ. Тий, яг ялгардаг юм. Мөнханы өндөр чулуунгаа адууныг үүдэн шүү дээ. Манайхан төмөр ах юм. Тимгүй байдаг байхгүй. Тэр өндөр зээрдгээд одоо дүнжин гарав төрүүлж исэн говь хөрөнгөний азрагны эцэг өндөр зээрд азрагны төлгөөг тэр нөө хурдан харийнхаа бас төл азарган тавиад их нь гарч исэн юм шиг л. Тэгэхээр одоо яхаарахгүй бас их тал нь их нь өөрөөсөө мундаггүй байж байгаа л тэгэл азраггүйний одоо тохироо гэдэг юм уу те. Тийм таарсан болохоор хэр азрах одоо хурдан байх. Даах шүтлөө үйц юм. Дааг уягдаагүй. Дааг эн чинь 8-9 сарын тийм хин зүүн байхгүй ш. Даагандаа нэг тийм хариуг нэг дааг байдаг шүү дээ те. Муу орчихсон. Тийм байсан. Тэгээ шүтлэн бас тэр нэг жоохон хөхн арилж өгөхгүй байж байгаад. Тэгээ хязаалан жилээ их сайхан тийжээ их гоё болсон. Тэгэл ер нь дэ шүтлэн байхдаа л одоо манай дээр 1000 төрүүлдэг хар алзан малзан зөндөө сайн одоохийн нэг улсад төрүүлж исэн зэрд мэрд гээд нэг насны яг ижилхэн сайнууд байсан л да бүгд л улсад төрүүлж исэн. Тэднүүс мэднүүстэй такуулахад ер нь ойрхон цуг байгаад гэсэн юм нүгрээж иж. Тэгэл үнэхээр бас авьяастай латалтай. Энэ сайн адуунуудын тухай домог төхөг сонсохоор нэг хүний нүдэнд торохооргүй нэг дайхтай юм байсан юм аа нэг навсаас нь жоох юм байсан юм аа гэл ингээл нэг тийм ийм ижил утга ийм агуулгатай юмнууд явж идэг л да. Ер нь тэгж сайн адуу тийм баг балчирдаач гэдэг юм уу тийм одоо нөгөө жигүүрийн ус нь далайн ус нь жигүүртэн гэдэг шиг тийм байдаг юм уу? Яад юм бэ? Яад юм аа тэгээд одоо бас нэрээ тавьсан юмнууд нэрээ тэгээд идэх те. Шоваал зөөртл бас нэг аль яшин хүн тоохооргүй юм байж хатал манай дээр олж ирсэн байдаг шүү дээ. Тэгээ хээр азраач гэсэн нэг шүтлэн мөдлөнт энийг аваач гэсэн бол хүн хараад дооглохор л юм байсан л та. Нэг чүрээс юм байдаг гэсэн шүү дээ. Тэгэл яг тэр чинь тэгэл сайн юм чинь сайн газар уйж те сайн хүмүүс уйж байгаа болохоор одоо те сайн усууд дээр таарж штэ онч те. Тийм болохоор бас авьяастай байсан болохоор гарч ирж байгаа хаа.
мөнгөн таласт танаас эхлэх түүх. Чи ер нь бас нэрэл одоо яриад байсан чи амны ишигтэй хөвгт юм анх морь үлсэн цагаас унсан цагаас эрхлээл одоо халахын цодоо хордон хөлгүүдийн нэг соён бүрэнгийн унаачилж анх харж ирсэн биз дээ тий. Ер нь энэ түүхийг бас жоохон дэлгэрүүл яад залуу ичвч өөрөө бол цахаа амиг улаастаа сумын уул. Тий, манай аав яриад гэж байна. Хизээ өндөрсөн ер нь баг балчир насныхаа тухай өөрийнхөө тухай бас жоохон танилцуулаач. Тий, манай чинь цавхны ял та. Тэгээд намайг чинь 5 авдгаар ангид орох юм багцаанд л хотод орж ирчихсэн байхгүй. Тэгээд өдөрнөөс өмнө би хамаатан цагны да тэгэл өдөөгөр цавхан мах уяж мөрөнд гүйсэн шүү дээ. Тэгэл тэр 7 онд манай аав одоо өчргөө хол явуулаад яг ойрхон энэ зураа би ч нэг морил унахгүй бол одоо байж чадахгүй хичээл тарлаа л зүгээр бушуухан л морилгоо хэний ч хамаагүй хэний морийг ч хамаагүй унах гал зүгээр аль дийшээ завхан махан хамаагүй замын унаа зуугаал явдаг гэсэн юм чи. Тэгээ аав хичээл тараад бас л нөө мөр унах гал байж чадаад харин энийг ойрхон ядаж мөр унуулъя гэдэг. Тэгээд телевизийн зар хараад нэг хавар хичээл тарсны хугацаанд телевизийн зар хараад суужсэн чинь хурдан мөрний унаач хүүхд аавна гэд тэгсэн юм байлээ. Тэгээд тэр лүү аав залгаад мөр ундах хүүхд авахгүй. Тэгээд анх одоо их хоёр ах дээр цанаах хоёр дээр ирж мөр ундсан баг. Тэр нь хэдэн он түүхэн? 7 он. 2007 он. Тэгэл тэрнээс хойш мөр унаал одоо хүртэл ингээл хамт. 7 он ч нүү их хурцтай жил ахын тийм үү? Тэг их хурцтай. Тэгээд шууд 100-аас сайн би унаад эхэлсэн юм шүү дээ. Тий. Тэгээ би чи яах вэ тэгэл 7 он ирээд бас зөндөө олон хүүхдүүд байсан. Тэгэл соён моён би чи өөр хүүхд ундаг байсан юм уу? Би чи одоо хөдөөний хүүхд юм чи эхлээд ирж байгаа нөө туршлага байхгүй гэсэн шууд 100 очиж байгаа хүүхд. Одоо мөрний хүүхд чи ингээд өглөөс хахуулаад ингээд зунжин мунжин ингэж явж байгаа сайжраад сайн мордоо унаж ялгараал ингээд мундаг байгаа нь. Эхлээд энэ шууд соён моён би чи ундаг байсан юм уу? Тэр усад нэг айрагцсан зэр дүрийг их ундаг байсан. Гэтэ усын наадмаар бас хүүхд солио тавьж ирсэн. Тэгээд нөгөө наадам 7 онд наадам дуусаад хүүхдүүд нөө ээж аав нэрээд аваад явсан. Би ганцаараа өвдсөн байгаа юм л та. Яах дээр. Тэгээд хөвсгөл яваад тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө тэгээд улсын наадмаас хойш хугацаанд ингээд соён моён бийг унаад ингээд бас намайг болмоор юм байна гэж бодсон юм байлгүй. Тэгээл соён бийг унаж. 2007 онд чинь хөвсгөл хотгоодын урд болоод тэнд чинь соён бий төрүүлнэ. Тий. Төрүүлсэн тий. Тэгсэн. Тэгээд давхар уягаар их хурдуу. Тэгс тий. Давхар уягаар их хурдад дөрөвт орсон. Сайн адуу унаж байгаа энэ ч одоо ерөөсөл төрүүлдэг л адуу унаж байгаа, айрагддаг л адуу унаж байгаа юм чинь хариуцлага тэр хэмжээгээр хэдийгээр баг гэхгүй бэлчэр гэхгүй тэрхүү хариуцлагыг үүрдэг л бах та ухамсарладаг л бах. Өө яг хөө тэгэл тухайн үедээ тэл мөрөөл зөв мэдрээл ундаг лсэн баг тий. Соёмч ер нь бол тэгтээ бас нэг хүүхдийн уурхаан гэхээс илүү тэгэл нэг хөдөлж хүнд баргал дээр нь тогтоол явчихвэл болчтгүй тийм л урдаад байсан юм чи. Тий. Миний нэг давуу тал зайд нь л ундаг байсан баг тэрнээс нэг амар онцгойрол сайн мэн байсан биш үү. Тэр жил чинь тэгээд хотгоодд төрүүлээд их хурдад айрагдуулаад өөр хаана оролцсон байх гэж. Тэгээ яг тэр жилээ бол яг тэгэл болт. Юунд өмнө говьт говьшин болсон. Тийм болсон тий. Тэр өмнө говьт нэг очиж оролцсон. Ер нь одоо даваа талаа хурдан барыг хэдэн жил унсан бэ? Ялангуяа энэ хөө мандалгал дээр өөр одоо за соён бий унжсэн өөр ямар хурдан мордыг унжсэн бэ? Яг нэг эд унжсэн 2-3 жилийн хугацаанд бол бас 20 гайгүй гэсэн болгоны л ундаг байсан тий. Тэгээ тэр үе чинь одоо онаахихтай одоо яах бэлгээх ингээд бид чинь нэг гал одоо над шиг ингээд явдаг цуг бон болол явдаг байсан юм чинь. Тэгээл яг тэр тухайн үедээ л бас ингээл гайгүй гэсэн мөрдөө ингээл сайн хүмүүс нь хувааж унахад бас унаал байдаг байсан. Усад мөр харагдулжсэн үү? Мөр харагд нэг харагцаа ихэнсний мөртөө 3 тарсан. Хиний юм бэ? Одоо манай цэндэр жамар сайхан гэдэг манай ах их. Одоо хүртэл ингээл бид цуг явдгийг. Анх л яах мөр уяал ингээл хүн амтны мөр уяал ингээд явж хахтал байсан одоо хүртэл ингээд хамтл явж байгаа тийм ах. Тэр мөрийг хөрмөр гэдэг. Тий хөрмөр. Усад гурвалсан уу? Гурвалдаг үлээ тий. Гурвлал. Уулнаас тухайн үед бас одоо л яах ярьдэн шүү дээ энэ төрүүлчгөр байсан мөр байна гэлээр
Тэгээд яасан гэдгсэн чи би намайг их тийм хашир хөөхт байсан гэ. Ерөөсөө ер нь бол яг л хүний хэлснээр унаад байдаг. Тэгээд яг тэр жил их жоохон туранхай байсан юм аа хөрмөрч. Тэгээд яханд дэс цагаат шонгийн мод хүртэл бити ер нь явуулаарай. Хэрэггүй шүү. Тэрнээс хойш чи явуулаарай. Би яг нөө хэлснээр нь хамгийн их гараа муутай. Тэгээд хамгийн ард л угаасаа явж идэж мөр эргээл сайн иргсэн ч хамгийн ард л. Тэгэл цагаат даваал 30 дээр гарч ирээл урьдчилаад 20 рүү орж ирээл. Тэгээд яасан. Тэгээ 3-т орохгүй юу. Тэгэл би нөгөө шах гэсэн хугацаанд шахаал яг аваачаад эхний 2 мөрөө жоох алдаал. Шинэ хүүхдгүй мөр төрүүлээд амуу зүтсэн шүү дээ. Новембер 10 мөр төрүүлээд. Тэгээд 3-т орж исэн. Тэгээд би талаад ер нь юм хэлээгүй явуулсан бол бараг төрүүлэх байсан юм байна. Өөрөө мэдээ унсан бол гээл тэгээд байсан. Хөрмөрж аргагүй мондөг сайн мөр байсан шүү дээ. Давхар ягаар заамрын төвийн сайн төрүүлчихсэн. Хэрвээ ие тэгж хэлээг байсан бол чи өөрөө бас мэдээд одоо төрүүлэх байсан болов? Үгүй яг одоо мөр унж байгаа хүүхд чинь нөө сэтгэл нь уршаа штэ тий. Хин л нэг мөрний ардчлалгаа явъя гэж бодохгүй нэг мөрний 2 мөрний урд явъя гэж бодох юм чи бас арай өөр унах байлгүй дээ тий. Мөрн яваад хахад тэнэг хүн шиг тэгэл барай явахгүй л. Аас алгуурхан тэгэл тархирууд хүүлье гэж бодох байсан байлгүй тий. Тэрнээс чи одоо уяач байгаа үгийг сайн биелүүлснээр 3-т орсон штэ. Замар төрүүлэхт нь бас чи өөрөө онцноо. Тий. Замар төрөл. Тэр дээрэс нь бас нөгөө морь хүүхэд хоёр ойлголцох гэдэг юм уу бас хугацаа хэрэгтэй гэдэг баха тий. Шууд тухайн жилээ унж байгаа морийг юу юуг нөгөө занг нь мэдэхгүйгээр явуулаад авах бас хэцүү л ах л та. Яг хөө тэрнээс өмнө уралдаан наадам сунгаа морны ажил хангаар тахилгээл юм тэн дээрээ бүх морь хүүхдээр чи би энэ гайгүй сайн юу яашт. Миний морь ингүүл явдагтаа ингүүл явахгүй дээ. Тэр мөрөө сайн мэдэн штт. За амар сайхан хөрөн морийг өндөг соён хөрөнгө өрнөдөг байсан. Өөр ямар морь өндөг? Өөр ч одоо хүн амтан мэдхээр гуйлантай бас замарт 8 онд азраг их насны морьтой бид төрүүлж ирсэн. Замрын бүс болж ирсэн шүү дээ тий. Гуйлан гэдэг. Бат сайхны гуйлан зэр гэдэг. Тий. Ер нь дандаа чи унаач байхдаа ч одоо алдар цуутай хурдан хөлгүүдийг өндөг байсан. Уяж болоод ч одоо энэ цагийн бас хурдан хөлгүүдэд хөлсийн усаад л явж идэг ийм залуу юм биш үү? Бас тэгж боддгоо боддог бас гоё л байдаг шүү дээ. Эний чинь одоо барааг нь хараад сайхан хурдан сайхан юм тийм даа гэж хүсэлж идэх хүмүүс хэдэн зуун мянгаар аваач. Гэтэл та тэрнийг гардаж бай. Дээрээс нь хөлсийн хусаал гэж нэг гэдэг чинь бас яг бэлэг дэмбэрлэг одоо морин дуртай хүмүүсийн хувьд бол их л хувь зайны хэрэг юм да тийм ээ. Тийм үнэн. Өөр ямар хурдан морь? Ер нь морь унаад хэдэн морь төр авсан юм бэ? Уралдаан чахаан тухайд? За том наадамд бага шайгаа юмд бол зөндөөлөх. Тэрнээс яг улс бүсийн наадамд бас нэг 8-с орсон баха. Яг уралдаанчийн тухайд нэг зүйл тодруулж асуумаар байна даваадлаа. Одоо та бүхэн ярилцж байгаа цаг үед хүүхдийн асуудал ер нь бол одоо бидний нийгэм сошиал бусад хүмүүс бол их хурцаар яригдаг. Ялангуяа уралдаан наадамд төгтөр хүүхдийн асуудал их хурцтмал болдог. За ингээл одоо нэг ээж асрааламжууч гэдэг юм эсвэл анхаарал халамж сул хүүхдүүдийг авчаал юу морь ер нь бол бараг л албатаж авчраал морь унуулаад аав ээж нь цалин мөнгөний аваад ингээл аав ээж нь ч хүүхдээ нэг зараад байгаа юм шиг нөгөө хүмүүс ч нэг тэр хүүхдийг хайрлахгүй ингээд дурлалаад байгаа юм шиг нийгэм нийт нэг ийм л байдлаар ойлгоод идэг болчихвол гэтэл чиний одоо яриаг сонсголоор морь л унахгүй л тогтцдгүй хүүхдээсэн шүү дээ гэл тий. Тэгээд зар харж байгаа л очиод ингээд уяач болоод өнөөдрийн амьдралын замналыг тавьсан биш. Тэгэхээр энэ хүүхдийн асуудал яг уралдааж хүүхдийнхаа тухайд ер нь ямар хөө байр суурьтай байдаг юм бэ? Яавал энэ хүүхдийн асуудлыг нэг халбалгүй шиг нийгэм одоо зөвөр шийдэж болохоор юм бэ? Чи юу гэж боддог вэ? Гэхдээ яг одоо энд ингээд уралдаж байгаа хүүхдүүд чинь яг л надтай л адилхан штэ. Ямар ч тийм сонирхолгүй хүүхд хизээч мөр сайн унд сурахчгүй угаас. Тэгэхээр одоо би ингээд мор унахгүй болохгүй ингээд гэр орноос баг яваад ингээд ундаг юм дуртай байлаа шүү дээ. Энэ хөвгдүүч гэсэн яг надтай адилхан байгаа болов гэж би боддог. Энэ бол одоо нэг мормор 300-аад морморт 300 эдэх хүч байт юм те. Энэ хүүхд болгон одоо үнэхээр нэг хүний монгол хүний цуснд одоо нэг тэр чанар байдаг гэдэг шүү дээ. Морил унахгүй бол ингээд те. Тэр нь байгаа болохоор одоо тэр нь одоо дотор нь явдаг болохоор өөрсдийнхөө хүсэл сонирхлоор ингээд мормал унж явж байгаа хаа. Тэрнээс биднээс ингээд таамаагүй таних нөхтэй айлын хүн дээр аав ээж нар ч хүүхдийн ч морь унуулъя. Мэрэгээд авахгүй тэр хүүхд мэдээс сонирхолгүй л авахгүй. Одоо аав ээж нь энэ одоо нэг морь унах гээд болохгүй маа энийг нэг ингээд сургаад аваач гэх юм бол одоо бидэд аваач гэдэг юм те.
Тэгээ шууд одоо юм нэг тогшин юм дээр одоо нэг хүмүүс ойлгоод хүний хүүхдийг алж идэх гэдэг юм байхгүй шүү дээ. Чи тэгэл анхнаас нь бид нэг мөр сайн унахын тулд эхлээд өөрөө хүүхдэн сонирхолтой байна. Дараа нь мундаг сайн унж өдөр болго ингээд дадлага болж иж одоо дараа чи ингээд сайн мөрийг унах ч юм уу тийм байдлаар явна шүү дээ. Тэгэхээр одоо манай гал дээр байдаг хүүхдүүд ч гэсэн л одоо бүгд л сайн байдаг одоо дуртай болохоор л унж байгаа. Тэрийг ээж аав нь ч тэр дуртай хүүхдээ явуулж байгаа. Дургүй хүүхдээ ээж аав нь мэдээж явуулахгүй шүү дээ. Тэр талаас нь бас хараад юу яах хэрэгтэй. Ер нь яг тэ эн чинь айл чинь бас 3 4 хүүхэд байхад чинь нэг нь одоо юу гэж миний бодлоор бол би бол нэг 3 4 хүүхэдтэй болох юм бол нэг нь одоо яг уяач гэдэг юм уу хөдөө малтай тийм хүн болгоно гэж боддоо шүү дээ. Тэгдээ хотод байгаа эдийнхаа нэг өвлийн ичийн хүртэл төхүүлээд өгөх нэг хүн байх хэрэгтэй өстэй тий. Тэгэл юу бүгд л одоо яг их л гоцгойд онц сурдгүй юм бол бас өөрсдөө чадах юмыг хийгээ явуулах нь бас хамаагүй илүү баха. Тэгэл болсон болоогүй нэрээ аав ээжийнхаа мөнгө төрийг харстаал сурж ямар ч хэрэггүй эсвэл таксиний дотоод яваад эсвэл барилга дээр ажиллаад ингээ явж байгаа ус зөндөө байгаа хаа тий. Тэгэхээр бас хөдөө аж ахуй одоо Монгол улс чинь тийм шүү дээ тий. Хөдөө аж ахуй дээр л нэм суурилсан орно шүү дээ тий. Тэгэхээр тэрийг одоо хөдөө аж ахуйч нийгмийн цөөх болчлаа шүү дээ. Мэргэжил сонгохорч одоо нөө эдийн засагч масагч гээл одоо юу гэдэг те хуульч эдийн засагч гээл тэд нар ч олонх ингээл хүн болгон тийм болох хэрэгтэй юм шиг те эсрэгээр одоо тэнгуут нөө ажлын байрны илүүдэл гэдэг юм тийм болчихж байгаа шүү дээ. Тэр ч одоо хөдөө орон нутагт мал хүүхд алга мал хүн эрэгтэй хүн алга те тэр дэрий чинь бас аваа явах хэрэгтэй. Тэгэх юм бол мал хуугаа мөр малаач гэдэг юм сайхан үржүүлээд сайхан аваа явах юм бол юу ингэж хотод амьдрахнаас илүү сайн амьдрах боломжтой л байгаа л үү те. Цаг үртгүүлээл нэг 5 цаас хараал те. Тийм. Хойнчгүй урдчгүй амтчгүй хамрчгүй л байгаа. Тийм роботчгүй юм явж байгаа. Тэр талаар нь бас хараарсай л гэж боддог. Тэгээ бас нэг зүйл одоо яг бид бол нөгөө салбарын хүмүүс болохоор мэдээд хэрвээ хүүхдүүдийг албатгаж морь унуулдаг байсан бол одоо жишээлбэл чи унаач байж байгаа л болчих шүү дээ. Морин томдод тэр чинь тодорхой цаг хугацааны л асуудал ба шүү. Томдол болчих шүү. Тэгэхгүйгээр энэ сэтгэлийн дуудлага энэний одоо энэ татагдах тийм өвдөс энэний сайн сайхныг мэдэрч байгаа учраас туслах одоо уяач хийгээл тий одоо ингээл мөр уяал ингээл гардаал явж шүү. Жишээлбэл одоо нөгөө төтөм халзан унжаас энэ шов халзан унжаас хүүхд одоо жишээлбэл танаа галд үлдсэн л шүү. Тий. Ихэнх нь ер нь тэр галдаа үед яадаг. Тэгээ дээрэс нь одоо бид Усын байрнаад өмсгийн уралдаануудаас төрүүлж яригдсан морь дээдтэй хүүхдүүдээс ярилцлага авдаг юм л та. Тэгэхээр бүгдээрээ л ямар том болоод ямар мэрэгчлэлтэй болохоор уяач болно л гэдэг юм шиг. Тэгэхээр бас тэр нэг ядаж л тэр өгүүлбэрээр энэ бол албатаагүй маа энэ хүүхдүүд хүсэл урмэлцлээр өөрийнхөө сонирхлоор унж байгаа маа гэдгийг бас нийгэм хараасаа гэж хичээдэг юм. Тийм тэрийг ч гэсэн хүмүүсээр мэдээсэй гэж би бас боддгоо тий. Тэс нэг уяач хүний сайн сайхан ямар гоё байдгийг бас тэр хүүхдүүдс олж харсан болоод уяач болно гэж байгаа хэлэхтэй те. Тэрнээс ингээл хүмүүс ярьдаг шиг хүний хүүхдийг зодож нүдэл ингээ явах юм бол тэр хүүхдийг яриач өгөөч. Юу мөр унах нь хоёр унахгүй гэрлүүгээ явна сте чи. Аав ээж дээрээ сайхан хоолмттай ингээ байна гэж бодно сте те. Хүн мандал галвал одоо хүн мандал төмнийх галууд нэг хоёрт ингээл бичигдэх юм л да шилдэг галаар ээлжлэл хэдэн жил ч одоо энэ яг давтамжтай явж байна одоо мэдхийн жаргалах одоо тоогоо алдсан. Тэгэхээр хичнээн одоо галын гишүүн бүрэлдэхүүнтэй гэдэг юм туслах уячид тусалдаг тий одоо таны нэг адил энэ арай албан зүтгэж байгаа хичнээн залуу уячд байна. За манай гал яг 100 бас оргил үедээ 40 50 залуучууд байдаг баха. Ер нь л мас ихтэй. Зөндөл залуучууд бүгд л мөр унжаагаад болол туслах болж байгаа ингээл залуучуудыг л хэднээс нь үлдээл ингээл бөөхнөр бол ингээл мөрөгч бас нэг яг нэг цул бас баг болж ажиллахгүй бас хэцүү шүү дээ ажил ихтэй тийм ээ. Тэгээ санаа сэтгэл нийлэх хэрэгтэй баг тийм ээ. Тий. Их хоёр тод мандлаа ер нь хэр хатуу багш вэ? За айгуу дээ. Тэгэл бид ч одоо энэ хүнийг дагаал одоо бүхэл асуудлаа ингээ шийдэл явж байгаа шүү дээ. Ахаас ингээл үлгэр дуурайл аваа те. Уяач байх хэвээр те. Гэр бүлээ сайн авч явах хэвээр. Дан ганц нь уяаны биш те. Бүхэл юмыг энэ хүнээс үлгэрлэж ингэж амьдарч байгаа юм шүү дээ. Би бас ингэж боддоо шүү дээ. Одоо Монгол одоо уяач нар чинь одоо нэг адуун дээр очиод нэг сайхан гүүн унгална шүү дээ. Тэгэхээр одоо энэний маань эцэг нь одоо тийм ихний юм гарцаагүй дахих хэвээр
Тэ. Ийм адуу олон доо гэж бэлгшээдэг шиг би бас өөрийнхөө юуг ингэж боддог. Одоо мундаг том багшийн шав. Тэгээд одоо би ийм том багшийн шав юм чинь сайн мөр уйхгүй бол одоо баг одоо юу болохгүй хаа гэж боддөө шүү дээ тий. Тэгэхээр одоо нэг адууныхаа утмыг ярьдаг шиг бийсэн дэшээ ингээ ярихаар багш их баярах, багшийн багш унаах, ингээл бэлгийх ингээл ийм мундаг улсууд ингээд дагцсан тий. Олон жил явсан. Тэгэхээр би бас ийм мундаг улсууд дээр ойрхон өсснийх бас сайн мөр уйхгүй бол болохгүй байх гэж дотроо их хичээд дээ шүү дээ. Тэгээд бас би ингэж боддог шүү дээ. Нүвэж тэгээ гаднаас нь харахад одоо яхав тий ингээл хүмүүс нэг уяачдаг нэг юм том хөөрөг барайл, торгондоо өмсөөл том эдэний урс сууч ингээл ярьдаг л харагдах төрхөр ингээл тийм хүмүүс бол маш олон хүний өмнө хариуцлага хүлээж байдаг. Яг ингээд албаны югаар бол их баяр одоо их баярын гэдэг ам бүлийн их нарийнхаа өр хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээдэг харагддаг багтал. Гэтэл одоо энэ туслах уяачид хөөх ингээл уучдын тэнд явж байхад ядаж нөгөө туслахад устна гаргана. Уу ядчил гайгүй сайн мал дуртай хөдөөний айлын охин байна уу гэж хагаа явж байгаа. Их нарын тий мал дуртай. Энэ чинь олон хүний өмнө олон айлын гэр бүлийн өмнө хариуцлага хүлээх нэг өнөр бүлийн л одоо аав шиг л байдаг шүү дээ тий. Галын том уяач чинь тий чухал шүү дээ тий. Тэр хүн л мундаг байж одоо бидэд мундаг явах байлгүй тий. Тэр хүнийг л өлгөрлөж явж байгаа юм чи. Би ч одоо бараг хүүгээс нь уртгүй шахал өслөө шүү дээ 17 8 жил бол хамт одоо хүртэл салаагүй ингээл хамт явж байгаа. Чамд морь үйдэг байсан хүмүүс танаа галдуулсан уу? За одоо байгаа одоо манай найз нар дүүнэр гэл мэрсэр байгаа. Ер нь л хамгийн анхных нь би тэгээд ингээд дараа нь ингээд орсон хүүхдүүд залуучууд гэл ингээд явахаар хамгийн анхных нь би тэгээд надаас хойш бүх залуучууд л одоо ингээд байж л байгаа. Цахаасаа хүн амтлимаар уяал ингээд тустаа гараал ингээд болж бүтгээрээ ингээд явж байгаа. Бас өөрийн нөгөө уяаны эрдэм суралцаад ингээд яхаас гадна өөрийн гэсэн адуу бий болох гэдэг юм уу бас өөрийн одоо энэ чинь бас нэг амжиргаатай болох хэрэгтэй шүү дээ. Өөрийн гэсэн ганц хоёр гүү цуглуулаад энэ ойко ч юм бол тэгэл хэлсэн мэт юм л ш. Гэхдээ бас тодорхой хэмжээний өөрчлөлт хийдэг байлгүй да сайн адуунд байж ш тий. Тэнт тэгэл тохирсон юмнуудаа тэгэл бас нэг гүн малтай болоод дазраг тавиал ингээл явдаг л да. Үржил юм хийнэ. Уяачи хамгийн жаргалтай гэж хизээ байдгийн. За бас нэг халчирмар ч юм уу baаш дандаа л одоо сайн сайхан байгаад байхгүй чинь чинь бас л бэр хөдөлмөр шүү дээ тий. Жилийн дөрөв уйлрал адууныхаа дэрэг одоо бол энэ чинь нэг үе бодвол морь уралдаа итгэжсэн адууныхаа дэрэгдээс салахгүй байгаа хүн л амжилт үзүүл. 1-2 өдөр орчихоор л морь нүвэ залгарчаад байна нэг л ингээл уйчтай ирж ш. Тэгэхээр ууггүй л хүний одоо хийдэг ажил юм байна нэ уйч үл мөртнөөс хобби маягаар хобби болоод морь уйдаг гэсэн тэр үе өнгөрчээл гэж ойлгох тий. Өнгөрчлөө яах вэ? Мөрч. Өстөд нэрэд иргэдээс нэрэн салахгүй байж л угаас амжилт гарна шүү дээ. Нэг очичоод хотод 3 ончоод нэг очиод дахиад хот 3 ончоод яваад байвал энэ чинь тэр ажил биш болох байхаа. Бидний хувьд л угаасаа л жилийн нэр өөлрөд ерөөхдөө одоо нэг 9 сар 10 сар 8 сарын сүүл 9 сарын сүүл тэгэл 10 сар их гээл адаглал мөр усан зогсоосахгуулаад тэгээд эхэлдэг шин. Тэгээд нэг бүжигнаад явж итэл манай хотод гэртээ бараг нэг 50 унтаж чадахгүй явж итэл наадам болцсон байдаг шүү дээ тий. Гэр бүлтэй. Хэд хүүхдтэй? За энэ жил нэг хүүхдтэй бас. Одоо 3-4 хүүхдтэй болвол гэхээр хараахан гэрлэж амж байгаа юм болов уу гэдэг охтуудад чамаг би сурталчлах хичээлээ. Ирээдүйдээ юм сайн уяач байна гэл. Хүүхдтэй болсон наадмаар 100 жилийн ойгоор. Манай хүүч нэмээд 7 сарын 11-нд төрсөн шүү дээ. Вау. Тэгээ маргааш нь чи соёлын төрүүлсэн биш тий. Наадмын өдөр төрсөн мундаг л хүн байхan дээ. Тэгээд хүүтэй болсон болохоор их баяртай байгаа. Хүү төрөл морь маань хурдлсан юм а гэж ярьдаг байчтай нэг бус удаад хаардаг шүү би. Тэгдэг хаа гэж. Хамгийн сайхан наадмын дурсамжаар энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөе. За одоо сайн наадам болгон сайхан штэ тэгэл миний бодлоор бол яг мөр мал аригдаад ингээд төрүүлээд явах наадам сайхан байдаг те.
Эсвэргээрээ би бол нэг сайхан тайван зүгээр нэг сумын наадам ч юм уу эсвэл нэг аваа юм таксан нэг стресс багтай наадам одоо морггүй ч юм шиг баг ингээл нэг дүүнэр ингээл мормал мортуулаад өөрөө сайхан хуушаар эргүүлээд ингээл тэр наадмын талбайд өөр бүх үзээд ингээд нэг 50 явангууд тэр их сайхан наадам санагддээ шүү. Тэр чинь яг наадам баггүй. Бусад үед морь уралдуулж байгаа чинь таны үед ажиллаа хийж байгаа. Наадам ажиллаа хийж байгаа юм чинь. Хүн биднес ч одоо баясгаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо тийм наадам хамгийн сайхан байт юм дөө. Би сая өчтөр бас бодож исэн. Нөгөө их морины төрөний бичлэгийг та үнэхээр догдолж байгаа хөөхтэй болсон. Би нөгөө нэг их хурдад дүүгэр хэрэг төрүүлэхэд бүр ингээм амар өндөр өсөрсөн байлээ л дээ догдлоо. Тэгэл бодож исэн ер нь энэ уяачд гэж их буянтай хүмүүс юм аа. Бид одоо жишээлбэл ингээл альва зан хууль дээр ч ямар хүнд нэг тийм баярын сэтгэл төрүүлэхтэй хүнд хүүхд баярлуулах чих том буян юм аа гэл хүн баярлуулах хүүхд баярлуулах том буян юм. Баярлуулахын төдийд одоо нэг тийм сэтгэлийн тухайн агшинлаа. Гэтэл морь үйж байгаа уяачд бол тэр олон хүнийг тэр дор бүр ингээд хэмжээлшгүй их баярлуулж штэ. Үгээр илэрхийлэхийн аргагүй тэр их цэнгэл болж яг тэрнийхээ хэмжээгээр буян хураадаг гэж үзэх юм бол энэ уяачдын өөрсөд бол хэдэн үеэр л барагдах буян хураах хүмүүс юм байна да гэж бодчихлаа. Тэгэх хоо. Тэг мундаг сайхан ажил штэ мөр явах чинь тийм ямартай. За тэгээд даваадлаатайгаа олон наадам дээр уулзах баах. Олон удаа энэ ярилцлагын ширээний өрөх байх гэж бодож байна. Тэгээд залуу яж байгаа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Морь уях төрийн эрхтэн амжилт хүсье. Монголынхоо өв соёлыг, морь дэмжсэн үндэсний өв соёлыг түгээнээр өргөх үлстэй удам их амжилт гаргаарай гэж өрөөё. За баярлалаа. Урьж оролцоос одоо мундаг том уяачд оролцуулдаг нэвтрүүлэгтээ урьж оролцоос нь баярлалаа. Таны ажилч амжилт хүсье. За баярлалаа. Падмагна хэлж дугаар үзэгч та бүхэн төрлөө. Манай энэ удаагийн зочин Эмбэлэг залуу яач гамбатын даваа далаа байлаа. Бидний ярилцлага та бүхэн таалагдсан гэж итгэлтэй байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Зүр баяртай. Мөнгөн таласт танаас эхлэх түүх. TRM брэнд нь адууны эрдэс, шинж тэжээлийн нэмэлт болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Европын хамгийн том үйлдвэрлэгч түгээгч юм. TRM брэндийн үйлдвэр нь анх 1989 онд Ирланд улсын морины төв нийслэл хэмээн алдаршсан Килдари хотын Нью Бриджид байгуулагдсан байна. Үйлдвэрлэлийн хэсэг нь 6000 м2 зай талбайд үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд орчин үеийн үйлдвэрлэлийн барилга, хамгийн сүүлийн дэвшилт технологиг ашиглан бүтээгдэхүүнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг. Анхны бүтээгдэхүүн болох Electrolyte Golden 1989 оны 6 дугаар сард үйлдвэрлэлийн шугамаас гарч байсан бол одоо ч дэлхийд алдартай шилдэг 53 эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэгээр тодорсоор байна. TRM брендийн өнөө хүртэлх амжилтын гол нууц нь технологийн наривчлал, тууштай үйлдвэрлэл, мэргэжлийн түвшинд ажиллахад гол анхаарлаа хандуулдагт оршино. Адууны шилдэг бүтээгдэхүүнийг TRM-ээс бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. 86 16 19 50